Тэр тусмаа одоо сайн хэллээ шүү. Хөдөө орон нутг руу чиглэсэн хөдөлгөөн их байна. За тэр тусмаа орж иж байгаа хөдөлгөөч гэсэн их байна. Хөдөө орон нутг руу чиглэн яваа иргэдтэй та зөвлөмж өгөөч. Одоо машины бүрэн бүтэн байдал гэдэг юм уу тий. Тэгэлгүй яах вэ? Улаанбаатар хотын 21 аймаг руу л одоо энэ олон хоногийн амралтанд аав ээжтэй ах トゥ нартай очиж золгоё гэсэн хүмүүс зорж байгаа шүү дээ. Сайхан мэд тусаа мэдлэлцэж их өөргө зөрүүлэгч яваа хүмүүс одоо юундаа яарах вэ? Бидэрт амралтын сайхан хугацаа байна. Тэгэхээр энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр одоо айхтар аваар осол битгий гараас ард олон минь аваар ослгүй ингээдэх 90 саруу сайхан л одоо шинэлүүл бидний одоо хамгийн гоё баяр жаргалч тэр болно шүү дээ. Тэгэхээр иргэд маань хурдаа одоо огт хэтрүүлж болох. Ялангуяа манай нөгөө замын хөдөлт гисэлдээ шалтгаалаад нөгөө газрын төвшнөөс зам маань тодорхой хэмжээнд өндөр баригддаг. Хурдтай яваа зөксөө гарах хэмжээ авах юм заавалчгүй хажууд ишгээ одоо бас хөрвөх, унах энэ асуудлууд гараад байгаа. Инээс шалтгаалаад хүн бэртэж гэмтэх асуудлууд үүсээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хурдаа сайхан зөв тохируулаад явчмаар байна. Хүн болгон үр хүүхдтэй зориултын суулгаад хамгаалах бүсийн зөвлөгчмаар байна. Шөнийн цагт гэрлээ одоо шилжүүлээд явцдаг баймаар байна. Өөрөө замаа бүтэн харахаас илүү өөрөө л өдөөс ирж байгаа машинд одоо бас гялбаа үүсгээд аваар ус үүсэх гэж байна. Дээрээс нь манайх ч малаж хөө өндөр хөгжсөн улс орон. Тэгэхээр чи нөгөө зам дагуу маш их мал бэлчиж байна. Тэгээд тэрэнд хурдтай яваад эврэгсүүд бас мөрөх тэрнээс болоод онц осол аваар гарах ингээд зөндөө олон шалтгаан нөхцлүүд байгаад байгаа. Тэгэхээр нийт зам тээврийн осол иргэн 90-с дээш өвн цагдаа жолооч нарын буруутай үйл ажиллагаа гэж гардаг. Тэгээд жолооч өөрөө хохирдог, эд хөрөнгөөрөө амнаас эрүүл мэндээр хохирж байгаа. Тэгэхээр хүн өөрөө одоо яг бүх зүйл дээр хянамга үр хүүхдээ аав ээж ах トゥ нараа суулгаа явж байгаа жолооч хүн бол одоо ерөөсөө л бүх дүрмээ баримтлаад хурдаа тохируулаад явах юм бол энэ аваар осол гэдэг юм гарахгүй байх бүрэн боломжтой шүү дээ. Тэгэхээр энэ дээр л манай иргэд жолооч нар онцгой анхаарч хажууд нь сууж байгаа хүмүүс одоо тэгээд жолоочийн хажууд явж жолоотой хажууд унтаад аймаргүй байна. Тэгээд ярил одоо зөндөө олон юмнууд байна шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ дээр л анхаарлаа хандуулчих юм бол 2026 он цаашлаад энэ олон жилд энэ нас баралтаар олон хүний алдмааргүй юм харамсалтай мэдээг энэ сайхан өдөр яримгүй л байна л да. Тийм учраас сэрэмжлэх шаардлагатай байна тий. За танд маш их баярлалаа. Нэг зүйлийг нэмээд хэлчихье. За тэгээ. Улаанбаатар хотын гарсан 150 км радиус дотор манай тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнд хяналтын тасаг 24 цагаар хяналтаа тавьж байгаа. За Улаанбаатар хотоос бүр Баян хөлгийн хоошоогоо Сэлэнг дархан урдаш замын үүд хүртэл 100 км тутамд хөдөлгөөнд хэн шалгалтаар нийтдээ 1200 албаа хаагчид шинийн 6 хүртэл тасралтгүй хэн шалгалт хийж байгаа.